Би Дорнод аймгийн Чулуун хороо цумын Баг аймгийн багш Мөргөл байна. Энэ хичээлийн жил 3 дугаар ангитай ажилласан манай анги 36 сурагчтай та бүхэндээ идэвхтэй цахим системийг ашигласан туршлагаасаа хуваалцж байна. Багшийн үйл ажиллагаа, хичээлийн анализ, сурагчдын идэвх, эцэг эхийн оролцоо, мэдлэгээ түгээ, манлайлагч сурагчид. Хичээлийн жилийн математикийн хичээлийн 7 хоногийн 1 цагт хичээлдэг болсон хичээлийн хөтөлбөрийг хичээлийн жилийнхэнд гаргаж батлуулсан. Багшийн хувьд одоо сурагч бүрийн оролцоог 7 хоног бүрээр хянаад чиглэж суралцахад анхаарч ажиллалаа. Манай ангийн сурагчид нийт 613 хөрөл цом, 593 мөнгөн цом, 581 алтан цом, 575 алмаз авсан байна. Хичээлийн жилийн явцад сурагч бүр өөрийн авсан цомоо самбарт байрлаж урамшдаг болсон. Энэ нь сурагчдын идэвхт оролцоог хамгийн их нэмэгдүүлсэн ажил болсон. Багш сурагч бүрийн ажилласан байдлыг цаг тухайд нь хянаж, тооцож ажилладаг болсон. Сурагчдын идэвх оролцоо. Сурагч бүр дасгал ажлын дэвтэртээ болж бодлогоо боддог болсон. Бие биедээ туслах, хамтран суралцдаг, хийсэн хичээлээ тайлбарладаг, өөрийнхөө хийсэн хичээлийн алмазаа самбарт байрлуулдаг. 9-р сард эцэг эхийн хурлыг хийж сурагчдыг сурах орчлон бүрдүүлэхэд хамтран ажиллалаа. Сурах нөхцөл боломжийн судалгааг гаргасан. Сурагчдыг эртний хэрхэн дэмжиж ажиллах талаар эцэгчдэд зөвлөгөө ярилцлагыг тогтмол хийдэг. Сурагч бүрийг идэвхтэй сурахад дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг. Хичээлийн жилийн эцэс таны хүүхэд миний шав тайлбар төдөлдгийг эцэг эхийн зөвлөлтөд хамтран хийж бүх сурагчдыг урамшуулсан. Сурагч бүр эцэгтэй талархал бичиж биднийг дэмжиж ажилласанд баярлалаа хэмээн талархал бичиж гаргасан. Хичээлийн жилийн эхнээс ахуулаад бүх сурагчдыг идэвхтэй хичээлийн дэвтэртээ болгож бодолтуудыг хийдэг болсон. Сурагчид хийсэн хичээлүүдэд тайлбарлан ярилцдаг. Хүүхдүүд мөхсөөрөө хамтран ажиллаж сурсан. Хичээлдээ идэвхтэй байсан суралцагчдаа хичээлийн жилийн эцэст манлайлж урамшуулсан. Одоогоор дээд талд 40-46 алмаз авсан 4 сурагч, 30-39 алмаз авсан 6 сурагч, 20-29 алмаз авсан 6 сурагч бусдыгаа хошуурчилж байна. Энэ хичээлийг судалсныхаа дараа удирдал бүр сурагчдын авсан алмазын тоог одоо батлуулж олгон хэвлэж гаргаж сурагчдыг урамшуулдаг. Мөн сурагчдын одоо бодолтой хийх, цэвэр цэгцтэй нямбай хийх чадвар сургаж байна. Мөн даалгавар бүр дээр одоо холбогдох дасгалууд болон нэмэлт дасгалуудыг одоо хэвлэж, ажиллуулж, хэвшиж байна. Хөтөлбөрийн үр дүнд сурагчдад дараах чадварууд гарсан. Математикийн хичээлийн үтсэн агуулгын хүрээнд 7 хоног бүр нэг шинэ хичээлийг баттдаг, хамтдаа ажиллаж бие биенээсээ суралцдаг, сэтгэн бодох, цээж тооллын хурд нэмэгдсэн, бие биедээ тусалдаг болсон, мэдээлэл харилцаа технологиг ашиглаж сурч байна. Бие даан суралцах чадвар нэмэгдэж байна. Цахим системийг ашиглах сонирхолтой болсон. Харин багшийн хувьд математикийн хичээлийн үтсэн агуулгын хүрээнд 7 хоног бүр нэг шинэ хичээлийг нээдэг, харилцаж, ярилцаж, бие биенээсээ суралцдаг, сурагчдаа хянах, урамшуулах үйл ажиллагааг тогтмол хийдэг, математикийн хичээл бэлтгэх цагийг хэмнэсэн, мөн заа харгацаад ахиж гарсан. Ингээд та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа.